Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд өргөе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна олон хөтлөгч Омин нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд сайхан бороотой өглөөний мэндийг хүргэе. За, яста гоё бороо орчин та тий. Та маш гоё байна. Цаг агарын хувьд бол харин тийм байна. Тий. Энэ өглөө ч гэсэн та бас энэ таны байгаа газар бас цаг агаар ямар байна вэ? Тий, нартай байна уу? Бүрхэг байна уу? Бүсэл адилхан бороотой байна уу? Бага газраасаа тас мэдчлээрэй гэж таныг уриалъя. Тэгээ бид хамтдаа бас дахин 7 хоногийн төгсгөлд ирсэн байна. Тэгээ 7 хоног маш хурдан болж өнгөрч байна. Харин тийм ээ, тий? Тэгээд ер нь бол сая би нэг юу дагсагаар ирж байгаад хэд хэдэн газар ус зайлуулах хоолой ус зайлуулахгүй байгааг харлаа. Тэгээд миний хувьд бол яг юу гэж бодсон гэхээр яг тэнд ус зайлуулах хоолой байх хэрэгтэй гэж барьсан маа штэ. Тэгтэл тэнд нь тэр нь ус зайлуулахгүй байна гэж. Тэгэхээр би эндээс нэг юм бодлоо. Эзэн биднийг зарим газар хүмүүсийг хайрлах гэж, зарим газар хүмүүсийг дэвсгэрэлж, зарим газар хүмүүсийг эвлэрүүлэх гэж те. Зарим газар биднийг яг нэг юм эртний өртөө шиг те. Морхин хоёр ядраал уулын орой уулын хажуугаар тойрол гарсан чил ингээл утаа санаглал те хоолн бэлэн тэ дараагийнх нь морь бэлэн байжсан тэр эртний тэр монголчуудын тэр гоё юм өртөөний тэр итгэмжит байдал тийм үү тэрийг ингээд би яг бодсон байхгүй. Тэгээ надад нэг юм зүйл бодогдлоо. Та хаан байна тэ тэнд юу болж байна? Тэнд яах ёстой байна? Та яг тэр өрн байж байгаа. Тэнд хэрүүл бол таны байгаа газар хэрүүл болж байна уу? Та яаж эвлэрүүлэх вэ гэдгийг бодорой. Таны байгаа газар хүмүүс жоохон урмаа алдаад байна. Яаж урамшуулах вэ гэдгийг бодорой. Таны байгаа газар зүгээр л ус тайлуулах хэрэгтэй байна. Та тэр усыг тайлуулж өгөр. Юм бүглэрсэн байна уу? Бүглэрсийг тайлуулж өгөр. Тэг манай Оми эднэр бол мэд манай кампус сайтын хан дээр нэг үг өгдөг те. Хэрвээ та энд ирсэн бол танилцаа яа чилээ те. Аяга хураа юу чилээ нэг тийм үү. Өнөө өглөө тэр ус тайлуулах хоолой гараад бодсоо. Та байгаа газараа таныг яагаад тэнд байлгаж байгаа учруудыг яг гаргаарай гэж хэлмээр энэ үйл байгаа учраас бороо орж байгаа шиг. За манайхан гой юм бичээд ороод ирлээ шүү дээ. Тийм шүнжин бороо орсон гэж ийн хөвсгөл цагаан үүр суманд бол шүнжэнгөө бороо орсон бас адилхан цаг агаартай байгаа маань. Тэг их нутгаар бас магадгүй бороотой байгаа хаа гэж бодож байна. Тэгээд ялтчгүй зуны дэлгэр цаг ирсэн учраас хур бороотой бас байгаль дэлхиймаа сэргээд улам үзэсгэлэнтэй болоод ногоонууд маань улам ногоорч те ургах энэ нөхцөл бүрдэж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд бас энэ бороонд алхах энэ үнэр гэдэг бас айгүй гоё бас ховорхон тохиодог. Манайх ч нөгөө хөөтөө үйлрэлэнд давмгай байдаг учраас яг эдгээр зүйлсүүдийг мэдрэх цаг хугацаанд бидэрт маш бага байдаг. Тийм болохоор бас яг энэ цаг хугацааг бас гоё та мэдэрч өнгөрөөгөөрэй гэж хүсье. Тэгээ өнөө өглөө би бас жоохон фактлаад буруу автобусандаа суугаад алхсан. Тэгээд бас энэ төрөл алхаж илээ. За алхачи гэх автобусанд суух эсвэл ээжтэй зүгээр алхачдаг байж гэж бодоод бодчихлаа. Тэгээд та бас байгаа нөхцөл байдалд та өглөө бас танд сонирхолтой зүйлсүүд тохиолддог бах тий. Тэгэхээр хамтдаа бас энэ өглөөг хамтдаа өгтөж байгаадаа баяртай байна. Тэг хамтдаа үгийн цаг руу орохоос өмнө эзнийг магтцгаая. Тэгээд бидний эзнийг магтах тэр хүндлэх цагууд бол маш чухал асар үнцэнтэй байдаг. Тэгэхээр та эзний өмнө ирээд яг одоо түүнд талархал, магтаал, хүндлэлээ өргөөрэй. Сайн. Listen ta bosan
болсан надад хамгаас чицүү та болгай бөмбөр түүнийг олж харна дагэрэл дүүнэр харахгүй хочхаа да найдвар миний бүх гэмиг хөтсөн та болих эдэс намайг төлөвлөхаа та үнэ намайг төрөн бүдэлсанч та баяр махтан дуулах дуунита та амьдрал бүхний хатхуур урд мөксөн Tani dure buhnesserhem mukhot hacha dilhingere ram tokhli tagu uger durslik jaraqui ta edzei buh butedu tokhna ta indban tani oshri chinchliktsay ta burkhan tanas kholtun adokhwe time bitani arrugi in kharidan bilkhar urdi urtangalta tani dure buhnesserhem mukhot hachta dilhingere bitani arrugi in kharidan bilkhar urdi urtangalta tani dure buhnesserhem mukhot hachta dilhingere чин зүрхнээсээ бид улам байна Есүс 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 дахин нэг удаа хэлцгээе чин зүрхнээсээ
эсэрхээ мөнхөд хаачлах дэлхийн гэрээ Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид нар хамтдаа Ирмая номын 2:17 дугаар ишлэл буюу тэр чамайг удирдан явж байхад чи эзэн бурхнаа орхиснаар өөр дээрээ үнийг авчирсан босоо гэдэг үг байна. Тэгэхээр Ирмая ном дээр ийм үгс их гарна гэсэнтэй. За тэгээд нэг ийм зүйлийг бүгдээрээ бодъё. Өнөөдөр таны амьдралд яг юу болж байна? Энэ яагаад болж байна гэдгийг бодохоор тэр болж байгаа зүйлсийн зарим нь болно гэдгийг бид нэр 10 жилийн өмнө мэдчихсэн байдаг. Тэгээд бид нэр тэрийг хүмүүсийн амьдрал тохиолдсон болохоор болох ёстой гэдэг заримдаа хүлийн төвшөрсөн байдаг. Гэтэл үнэндээ эзэн тэрийг 10 жилийн өмнө мэдрүүлсэн өнөөдрийн ийм өдөр энийг туулаасаа гэж хүсээгүй гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. Тиймээс бид нэр Библийг уншиж байх үедээ энэ Библи яагаад өнгөрсөн цагтаар болсон бүх үйл явдлуудыг одоо ч гэсэн биднийг уншихыг шаардаад байна. Тэгэхээр энэ Библи маань 1500 гаруй жилийн турш бичигдсэн учраас за одоо яг анх бичигдэж эхлээд 700 жил болж байгаад болсон үйл явдал одоо дараад нь 900 жилийн одоо 200 жилийн дараа болно гэдгийг нь хэрвээ израилчууд мэдсэн бол тэр бүхний хийх байсан болов хийхгүй байх боломж тэднэрт байсан уу гэдэг тэр зүйлийг биднэрт харуулахын тулд. Тэнгууд мэдгүй байсан болоод амсаа байжтай гэж бодохоор үгүй. Яагаад тэгэхээр эхний 5 номон дээр тэр чинь хамгийн түрүүнд юу байгаа штэ. Нөгөө нэг бичигдсэн Мөсегийн ном байгаа тийм үү. Тэгээ эхний 5 номон дээр бичигдсэн энэ бүх хууль дүрмүүдийг дагж гинөө үгүй юу, дагсан уу үгүй юу, дагснараа амсчлаа амссан уу юу, дагаагүйгээсээ болоод тий туулах зүйл туулж гинөөгүй юу гэдгийг л дараагийн номод нь харуулдаг байгаа байхгүй. Тэгэхээр Ирмая номон дээр гарч байгаа энэ үйл явдлын өнөөдрийн энэ хэлж байгаа эзний энэ одоо юуны үг, зэмлийн үг байна шүү дээ тий одоо тэр чамайг замаар удирдан явж байхад нь чи эзэн бурхнаа орхисноор өөр дээрээ үнийг авчирсан гэж хэлж байна. Тэгэхээр хэрвээ бид эзний замаар ингээд явж исэн бол бид нар зарим зүйлийг туулах байсан баг. Шалбаг туулах байсан баг. Бороонд норжтэй, засанд даарч тийм үү? Тулаан хийж тийм үү? Хамгийн одоо бурхан ойлгомжтойгоор бараг үйл хөдлөл болгон дээр удирдах гэсэн Йошуагийн үед тийм үү? Тэр үед израильчууд тулаан хийж ирсэн. Одоо ингэ чи одоо ингэхгүй та нар нүгэл үлдсэн та нарын дотор бодор зүйл байна. Ингээд яг ингэж явах үед ч гэсэн израильчуудын үед өдөр болгон те Бурхны одоо хуулиудын дагуу тэр хамтдаа амьдрах биендээ төвөг удахгүйгээр амьдрах тэр цөлийн амьдрал 2 сая хүний хамтдаа туулж байгаа тэр цөлийн амьдрал нэг хүний гэм нүглээс болоод 2 сая хүн 7 хоног цаашаага явахын оронд нэг газар гацж байгаа. Та нар бодоод үзэлтэй. Зүгээр энгийн яриа төмөрөө 7 хоног бурхан нэг эмэгтэйг засч авахын тулд израильчуудыг хүлээлгэсэн баг. Та нар боддоо нэг талаар ингээд харахад 2 сая хүний 7 хоногийн тухайлдалтаар нэг хүний амь насыг ер нь хүмүүс солих баха. Сольчих бах шүү ер нь хүмүүс ер нь эвгүй шүү. Ягаад гэтэл бурхны хувьд нэг хүүхдээ олж авахд бол 2 сая хүний хүлээлгэх нь түүний хувьд бол түүний нэгүслийн үнэхээр том илрэл багхгүй. За ингээд тэр чамайг удирдан явж яхад гэж хэлж байна. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бурхан чамайг удирдах байсан. Чи эзэнгүү эсвэл өнчин эсвэл одоо орхигдсон нэг юм байгаагүй. Чамд явах зам чинь тодорхой. Явах зам чинь гэж юу? Есүс би бол зам, үнэн, амь мөн гэж хэлсэн. Энэ үг бол бурхны одоо тунхаглал шүү дээ тийм. За тэгээд нэг зүйл нь эзний үг бол миний хүлдэх дэнлүү гэж хэлсэн. Бид нар хаана гიშгэж байгаагаа харах боломжтой байсан гэсэн үг. За ингээд энэ замаар явж ирсэн чинь чи өөрөө орхисон гэж хэл. Энд дээр нэг юм чухал зүйл нь юу гэхээр бурхан хүмүүсийг удирдаал яг л тэр цаг хугацаанд нэгэн л одоо 26 он гэж бол 27 он хүртэл бид нар яваасаар баг.
Нэг л 7 сарын 3 гэж байгаа бол бид нар 4 биднийг хүлээхгүй. 3 дээр бид нар 2 өдөр байна гэж бол байхгүй. Ингээл явдгараа л явна. Ингээ явдгараа л явж байхад те бидний хамгийн гол бодох ёстой зүйл нь юу гэхээр урдны эртний тэр үгүүд, эртний тэр өдөртөмжүүд одоо шинэ бидний явж ирснээс хойш бурхан биднээр хийлгэн, бүтээлгэн биднээр одоо дамжуулан одоо биднийг хэрэглэж үйлчлэлийг өөр хүмүүст одоо мэдрүүлэн өөр хүмүүст ивэлээ өгнө гэсэн тэр зүйл хаахан явж байгааг бид бол мэдж байгаа. Тэгэхээр бид өнөөдөр ингээд өөрсдийнхөө амьдралыг хараад за нэг хийгээд байгаа юм байхгүй юм шүү. Тэ? Нэг их энэ хүмүүсийн донд ч юм уу эсвэл энэ хүн энэ харилцаа нэг чухал биш юм шүү гэд орхих гэх юм бол та бас өөрөө орхигдж байгаа гэдэг ерөөсөө юуж болохгүй. Хүмүүс 2026 оны 7 сарын 4-нд лөө орж хахад та 23-ны өдөр орхих шийдвэр гаргаснараа та 23-ны өдөр өөрийгөө байгаа гэж бодоод тэднээс нэг өдрөөр хотарч байгаа. Эсвэл та уулан дээр явж хахад одоо юу цөлд явж хахад нэг жоохон тийм үү нэг алхмын зөрүүтэй алхахад л та 10 км-ийн дараа та очих ёстой байдлаасаа маш хатаасан байх бол. Нэгэн удаа Өврангаан аймагт би морьтой явж байгаад нэг ихчээс зам асахгүй. Тэгсэн чи эхлээд тэр ихч ингээд юу 7 хуруугаараа ингээд заахта мөрий байсан хурууных нь үзүр. Тэгэхээр би тэр зүг харсан чи нэг юм толгой байсан. За тэр толгойг баруун талаар нь ороох юм байна гэдгийг би хурууных нь үзүүрээр ойлгосон байхгүй. Тэгээд дараад нь их чи гарынхаа алгыг доош нь харуулад ингээд бүх хуруугаараа заасан. Тэгэхээр би за тэр толгойг даваад ороогоо цаашаа явахаар нэг юм гүвээ ч юм уу нэг юм тийм өндөр биш нэг юм юу байгаа юм байна да. Тэгээ тэр нь дээгүүр давах юм байна гэж бодоод миний толгой тийм төсөөл боо. Тэгэл яг тэр толгойг бараг нэг 10 км-ийн дараа тойроод ингэсэн чил нэг юм элсэн манхан шиг юм байсан байхгүй. Тэгэл яг тэрэн дээгүүр нь гарсан чил нөгөө айл нь яг тэр манхны цааталтанд бичсэн байхгүй. Тэгээ би тэндээс яг юу сурсан бэ гэхлээр ерөөсөө яг л явах ёстой замыг мэдж байгаа нэгнээр заалгаад мэдж байгаа нэгний хамгийн аюулгүй замыг зааж өгсөн гэж хэрэг мэдж байгаа бол тэр замаар л яв гэж. Тэгэхээр бурхан удирдан авч явж байгаа гэж. Бурхан удирдан авч явж байхад Израильчууд заманд биш. Тэр замаар явж явах үед дохиож байсан саадуудад бэрхшээлүүдээс болоод тэр замыг маш их орхиж ирсэн. Тэгэхээр бурхан тэднийг амлагдсан урд нь өвөг дээдсэд нь амлсан газар руугаа авч явж байгаа гэдгийг тэд бол мэдчихсэн. Харин тэд нар явж явах үедээ анх аялал эхлэх үед Египтэд идчихсэн тэр нэг махцах одоо нэг юм янз бүрийн юмнуудыг одоо идмээр байна гэдэг үг хэл. Тэгэхээр хэрэв бурхан биднийг нэг газраас нөгөө газар руу явуулж байгаа бол нөгөө газар биднийг хүлээж байгаа сайн сайхныг биднэрт бэлдсэн байгаа гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. Өчигдөр бид нэр ярьсан шүү дээ та нас сайныг идүүлэхийн тулд сайныг хүртээхийн тулд тийм үү? Сайн үр жим сэдвүүлэх гэж та нарыг энд авчирсан юм а гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ явж байхдаа одоо би та бүхнээс асуумаар яг зам дээрээ явж байна. Орхисон юм уу? Тэг өнөөдөр өөр дээр чинь энэ бүхэн яагаад ирсэн бэ гэж чи замааг орхисноос л болсон байхгүй. Ирж байсан эсвэл зүгээр орхивол ургах, эхлэх, хогийн ургамал гэдээ байдаг шээ. Би хашаашин дамждаг болохоор нэг зүйлийг аяг сайн мэддэг байхгүй. Хэрэв би хогийн ургамлуудын эсрэг нэг жил тэмцэхгүй байхад л дараа жил нь хогийн ургамал энгийн одоо миний шар цэцэгтэй энгийн сайхан ургамлуудаас илүү их ургах гэж оролддог заяа. Тэгэл нэг л юм ойлгомжтой. Би тэрийг ургана гэдгийг нь мэдж байгаа бол би тэр хогийн ургамлын эсрэг нэг удаа биш дахин тэмцээр байх ёстой. Гэтэл тэмцээгүй нэг л орхид тэртэргүй тэр ургана. Энийг би өөрөө ч мэдж байгаа. Би тэр ургаад тэгээ тэрний тэр муухай өнөр нь бороо олсны дараа ялангуяа би гой цонхоо онгойлгосон чинь нартаа ингээ байж явах үед тэр нэг борооны дараах тэр гой цэвэр зингээ агаар гэхээсээ илүү харин нөгөө нэг хогийн ургамлын өнөр манай цонхоор орж ирнэ. Би энийг хэрвээ урд нь нэг удаа мэдсэн бол тэр зэрлэг ургамалтай тэмцээр байх тэр замаараа явсаар л байх хэрэгтэй. За болио энэ замаар явахаар дандаа нэг л юмтайгаа тэмцээд байгаа. Өөр юмтай тэмцмээр байгаа юм уу те? Тэгвэл тэмцээр байгаа эхнийхээ зүйл дээр нэг ялалт байгуулад ард нь гараад тал та. Тэгээд өөр юмтай тэмцэлтэй. Угаасаа бидний тэмцэл дуусахгүй юм чинь. За тэгээд нэг зүйлийг өнөөдөр ингээд хэлээд бол ингээд үргэлжилж байгаа. Яагаад тэгэхээр
Энэ биднийг дагуулад явж байгаа зам нь авралын зам баггүй. Энэ авралын зам, энэ аварж байгаа зам, биднийг өөрчилж байгаа зам. Энэ зам явах тусам бидний хүчрхэг болгож байгаа зам. Энэ замаар бид нар удаан явах тусам бидний үр хөвгтүүд, бидний хайртай хүмүүс өрөөгдөж байгаа зам. Энэ замаар бид нар явах тусам Бурхныг илүү их таньж мэдэж, харин өөртөө саадуулдаг, өөрийнхөө талаар илүү их ойлгож мэдэх тийм зам. Тийм учраас бид нар энэ Египтээс амсан газар явах хүртэл Израильчүүдийн тэр Бурхантай хамт явсан тэр аяллаас суралцах хэрэгтэй. Юуг суралцах хэрэгтэй гэхээр тэдний Бурханаас зөрөөд заримдаа явах төрүүлж явсан байхгүй. Зарим. Үхсэн. Зарим нь хоцорсон байхгүй. Бас үхсэн. Тэд нар яг л Бурхан ард түмнээ хаана өдөртөө явж гин тэнд нь л явж байгаа. Байж байгаараа хойноос чи очиж байхгүй байсан. Тэ. За ойлгомжтой юм шүү дээ. Дараагийн хэрэг бид нар ингээд нүүж явж байгаа нэг газар буудлаа тэндээ амар нэх юм бол одоо нэг хэдэн нэг 40 км-ийн цаана нэг хөндөй үлээ тэнд л буу шүү дээ. Ойлгомжтой шүү дээ гэд явснууд нь бас өгчээсэн. Тэгэхээр нэг би чамайг өдөртөн явж байгаа гэж байна. Эзэн таныг өдөртөн явж байгаа гэдэг та итгэдэг үү? Та яг тэр өдөрж байгаа замаар нь явж байгаа юу? Явж байгаа бол та эзэн таныг тань дээр ирж исэн аюул таныг дайрах гэж байсан аюулуудаас хамгаалж тэр замаар өдөртөн авч явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Та тэр замыг орхих юм бол өөр дээрээ ирж байгаа тэр бүх зүйлүүдийг ямар ч хамгаалтгүйгээр ямар ч дэмжлэггүйгээр хүлээж авна гэсэн үг болж байгаа. Бурхан бидний амьдралыг бидний хамгийн гэм нүгэлтэд байх үед маань ч гэсэн илүү муу зүйл тохиолдохоос үргэлж хамгаалсаар ирсэн учраас Бурханыг өдөртөж явж байгаа тэр зам дээр л цөмөр хамт явцгаая.
өглөө бид хамтдаа Иремья 2:17. Тэр чамайг замаар удирдан явж байхад нь чи эзэн бурхнаа орхиснороо өөр дээрээ үүнийг авчирсан босуу гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа. Тэгээ бид үнэхээр тэр явах ёстой замаараа явж байна уу? Эзний бидэнд бэлдсэн, эзний танд бэлдсэн тэр замаар алхаж байна уу? Тэгээ хэрвээ явж байгаа бол бид нар юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Эзнээс ирэх тэр ерөөл ивэл тэдгэр зүйлсүүдийг бид бас авч байна уу гэдгээ дахин бодох тэр цаг хугацаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр энэ ишлийн дараагийн ишлэл их сонирхолтой ишлээ тий. Чи Нийл мөрний уснаас уух гээд Египт орох зам дээр юу хийж байгаа? Эсвэл Ефрат мөрний уснаас уух гээд Ассир орох зам дээр чи юу хийж байгаа юм бэ гэж хэлсэн. Оруулт чинь чамайг ялна. Мэдэгтэн харагтэн эзэн бурхнаа чи умарцсан учраас гэж. Тэгэхээр бид нар магадгүй хамгийн сайн байх үедээ ч гэсэн алдаа гаргаад бэрхшээл бид нар тохиолдох байхаа гэж бол бодож байна. Эсвэл бурхан заримдаа биднээс бүх хамгаалтуудыг аваад биднийг давж гарна гэж итгэж байгаа учраас Йов шиг зүйл бидний амьдрал тохиолдсон ч гэж бол. Таны амьдрал, таны нөхцөлд, таны эргэн тойронд ямар хүмүүс бай, ямар нөхцөл бай, юу ч байж болно. Хөл чинь эзний зам дээр гიშгэж явах хэрэгтэй шүү. Амен. Энэ бол ерөөсөө хамгийн чухал зүйл аа. Нэгэн одоо эмэгтэйгийн нэг хэлсэн үг миний дотор ингэ яваад байдаг. Яг бүтнээр санахгүй байна. Би чичирдэг. Гэхдээ миний зогсож байгаа хад чичирдэггүй гэж. Тэгэхээр бид бол хадан дээр зогсох хэрэгтэй. Тэр хад бол Есүс Христийн үг. Есүс Христ өөрөө байх бол. Амен. Тэгээ бид өөрсдөө чичирч даарах те. Нарах одоо юу гэдэг ийм үг байж болох боловч бидний зогсож байгаа хад жинхэнэ суур, жинхэнэ замд үнэн ам байх хэрэгтэй гэдгийг л бид ердөө мартаж болохгүй. Энэ чухал шүү. Тэгээд ингээд Иремья номноос үргэлжлүүлээд бүгдээр ингээд суралцсан. Тэгээд ингээд би та бүхнийг өөрсдийнхөө амьдралын тухайг их бодосоо гэж хүсэж байна. Тэгэхээр энэ Иремья номны ишлэлээс хүн загнадаг ишлэл их олон олдог гэж ярьдаг. За тэр хилээд байхад үгэнд орохгүйсэн. Иремья тэр ч гэсэн тэгдэг байхгүй гэдэг. Энэ танд өөртөө зориулагдсан шүү. Энэ танд өөртөө зориулагдсан. Тэгээ та энэ үгийг аваад амьдралдаа юу болсныг гэрчлэх юм бол тантай адилхан тэр үгийг авах хүртлээр алдаж явсан хүмүүс өөрчлөгдөх юм байна. Тэгвэл эзний үг нь биднийг нэг нэгнийгөө жичлэхийн тулд биш. Харин нэг нэгнийгаа тэр зам дээр буцааж гаргахад нь туслахын тулд байгаа гэдгийг л бүгдээр хамт анхаарцгаая. За ингээд хамт залбирая те. Орчин ертөнцийг бүтээсэн эзэм таны хайр инэрлэгөө. Та бидэнд хур бороо хайрлсанд маш их баярлалаа. Тэгээд наадмын өдрүүдэд та үр хөвгтүүдийн маань бас энэ наадам хэмээх энэ баярын одоо яс заншилтай холбоотойгоор зарим нэг эрсдэлтэй монголчуудын хийдэг үйлдэлүүдээр та хамгаалж өгөөч гэж та гуйж байна. Биднийг үр хөвгтүүдийнхээ төлөө санаа зовдөг, үндэснийхээ төлөө санаа зовдөг гэдгийг та мэднэ. Харин манай үндэстэн таны эрх өдрийг хүртэл яг зөв замаар явахыг хүсэж байна. Та биднийг ивэж өрөөж өгөөрэй. Есүс Христийн нэрээр залбирэн болоо. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Дараа 7 хоногт иргэд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.